За. Одоо болохоор бүгдээрээ тойрог хөдөлгөөний тухай нэг ярилцсан. За тэгээ би энэ хичээлийг өмнө заажсан хичээл байгаа. Гэхдээ энэ хичээл харах ойлгоогүй хүмүүсээс яваад байна. За тэгэхээр гол зүйлүүдэд ярилцаад явъя. Тойрогоор ирэх хөдөлгөөн бол ямар нэгэн тэнхлэгийг тойроод иргэж байгаа биеийн хөдөлгөөнийг яриад байгаа. За энэ бүрэн харагдаж байна. Арай л харагдахгүй байгаа маа та. За. Тэгэхээр энд нэг юм тэнхлэг тойрч байгаа. Би авъя. За үүний тойрог авах хэрэгтэй. Зөвхөн хэлэл зурагдчихлаа. За. Энэ тойргийг тойроод явж байгаа. V гэсэн хурдтай тойрч байгаа биеийн хөдөлгөөнийг авч үзье. Энэ тойргийн төвөөс бие хүртэлх зайг нь болохоор радиус гэд нэрлэлчихье. За тэгэд энэ биеийн хурдыг нь бүгдээрээ тогтмол нөхцөл дээр ярьж байгаа шүү. Тэрний тойргоор G дээр хөдөлгөөн гэж ойлгож болно. V-ийн констант гэж бичиж. Энэ бие явсаар хагаад тодорхой хугацааны дараа тойргоор эргэж байгаа юм бол ингэж яваад энэ нэг зайд ирнэ. За энд ирлээ гэх юм бол эндээс ийшээгээ татсан шулууны радиус гэж нэрлэнэ. Тэгэд хурдны векторыг үргэлж тарихтны шүргэгч хэлбэрээр зурдаг учраас шүргэгч шулуун зураад байгаа. Энэ радиусыг шүргэгч шулуун татах юм бол шүргэгч шулуун радиусаар хооронд үргэлж перпендикуляр буюу 90 градусын өнцөг үүсч идэг гэдгийг мэдчих хэвээр. Энэ болохоор геометр чанар нь. За тэгээд энэ би 1-р байрлалаас 2-р байрлал руу очлоо гэж бодоход ингээд энэ тойргийн нумын уртыг туулаад ирж байгаа. Энэ нумын уртыг нь L гэх юм бол L замыг туулж байна гэж ярьж болно. А нөгөө талаар эндээс ийшээгээ явахдаа тойргийн төвд үүсэж байгаа энэ үнцгийг анзаарах юм бол энэ үнцгийг бас давхар туулаад байгаа гэж хэлж байна. За энэ үнцгийг нь P гэж уншдаг. За энэ үнцгийг харин яаж олдог вэ гэхээр физиктээр бид нэр тулсан номыг нь радиуст харьцуулж олдог. Тэгээ энэ маань өөрөө метрийг метрт харьцуулаад нэгжгүй болчихж байгаа болохоор энэний нэгжтэй шүү гэдгийг сануулахын тулд радиан гэдэг нэгжийг ашигладаг. Тэгэхээр үнцгийг физиктээр дийлэхдээ радиан гэж уншаад нэрлээд явдаг. За тэгээ бидний мэдхээр P гэж та нарын мэддэг 180 градус гэд байгаа. Энэ тоо бол 314 радиантай тэнцдэг. Тэгээ ингээд эндээс харах юм бол би тооны машин гаргаж харуулъя. Эндээс харах юм бол 180 градусыг 314 таваавал 1 радиан гэдэг нь 57.3 байдаг гэсэн. 1 радиан 57.3 градустай тэнцдэг юм байна гэдэг эндээс хараад авчиж болж байна. За одоо бүгдээрээ яах вэ гэхээр энэ биеийг ямар хурдтай явж байгааг тодорхойлъё. За тэгээд би танарт хэлээд байгаа. Бид нар биеийн хөдөлгөөнийг судалж байгаа бол юуг нь судлах ёстой вэ гэхээр тухайн биеийн хурд за тэгээд энэ биеийн бас координат буюу байршил байршлыг нь хугацаанаас хэрхэн хамаарч байгаа юм бэ гэдэг бүгднийг хамаарлуудыг гаргах хэрэгтэй. Бас эдгээр нь хоорондоо яаж хамаарч байгааг нь гаргаж авах ёстой. За энэ тойрогоор ирж байгаа биеийн хөдөлгөөний хурдыг нь олно гэх юм бол ингэж яваад нэг бүтэн тойроод ирлээ гэж төсөөл. Тэгин бол нийтдээ туулах зам нь тойргийн урт байж таарна. Тойргийн уртыг 2π градусаар нь хөгжүүлээд олчдаг. Тэгэд нэг бүтэн тойроод ирэхдээ зарцуулж байгаа хугацааг нь болохоор үе гэж нэрлээд том Т үсгээр тэмдэглэдэг. Энийг үе гэж нэрлэдэг. За. Тэгэд энэ тэгшлэлийг харах юм бол энэ радиус гэдэг чинь тойрог болгонд өөртөө тогтмол байдаг. Эний урд байгаа 2π хуваах нь T гэсэн хэсгийг нь харах юм бол энэ болохоор нэгж хугацаанд туулж байгаа үнцгийг илэрхийлж байгаа юм шиг харагдаж байгаа учраас энийг үнцэг хурд гэж нэрлэж байгаа. Үнцэг хурдын нэгж нь юу юм бэ гэхээр дээдлэлт нь үнцэг, доотлолт нь хугацаа байгаа юм чинь радианыг хуваах нь секунд гэсэн нэгжтэй байдаг. 2π хуваах нь T-г нь омега гэж тэмдэглэж байгаа юм бол энэ юу гэж уншдаг гинэ? Омега. Омегааг үрждэг нь R гэдэг илэрхийллээр хурдыг
олж болж байгаа гэсэн. За энэ хурдыг шугамн хурд гэж нэрлэж байгаа. Энэ бол шугамн хурд. Хурд. За энэ болохоор ямар хурд гинэ? Үнцэг хурд гэсэн үг тийм үү? Тэгэд энэ болохоор радиус. За. Тэгвэл энэ томьёоны ачаар бид нэр юу хийж чадах вэ гэхээр энэ чи жишээ бодлого бодож үзье. Радиус нь 10 м ийм тойргоор нэг бие эргэж байгаа гэж үзье. За тэгээд үеийг нь тооцоод үзсэн чинь 3 секунд байлаа гэж зүгээр төсөөлье. За 2 секунд болгоч та. 2 секунд байлаа гэж төсөөлье. Тэгвэл шугамн хурдыг олоход яаж бодох ёстой вэ гэхээр 2-ыг үрждэг нь 314, үрждэг нь радиус нь 10 м шүү дээ. Хуваадаг нь хугацаа буюу үе нь 2 секунд. За ингээд бодоод үзэхээр 2-ын тоон 2-тойгоо хуваагдах нь байна. Ингээд 31.4 метрийг хуваах нь секунд гэсэн шугам хурдтайгаар эргэж байгаа юм байна. Тойргоор эргээд явж байгаа бий байна гэж тооцож болж байна. За энд би та нарт жишээ өгöd байгаа. Ямар жишээ вэ гэхээр чиний туршилт хийлээ гэж бодъё л доо. Тэгээд нэг биеийг эргэлдүүлье тойргоор. 20 секундын хугацаанд эргэлдүүлээд хэдэн удаа эргэлдэж байгааг нь тоосон чинь 60 байлаа гэж бодъё. Ингэх юм бол 1 секундэд хэдэн удаа эргэж байгаа юм бэ гэдгийг олохын тулд N-ийг Т-д харьцуулна. Энийг бодоод гаргахаар 60-ыг хуваадаг нь 20 секунд буюу 3 секундын хасах нэг зэрэг гэсэн юм зэрэг гараад ирж байгаа. Энэ секундын хасах нэг зэрэг гэдэг байгаа энэ нэгжийг болохоор физиктээр бид нэр герц гэсэн нэгжээр тэмдэглэдэг. Энийг юу гэж уншаад байгаа вэ гэхээр герц гэж хүний нэр багхгүй. Англи хэл дээр бол нэг hertz гэж бичдэг. За ингээд энийг 3 герц гэж уншдаг байна. Энийг юу гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхээр давтамж гэж нэрлэдэг. 1 секундэд энэ бие анх байсан байрлал дээр 1 секундэд хэдэн удаа давтаж эргэж байгаа юм бэ гэдгийг хэлж байгаа учраас энийг давтамж гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энийг давтамж гэж нэрлэдэг гэсэн. За тэгвэл эсвэргээрээ хэрвээ энэ биеийн нэг бүтэн тойргоор эргэх хугацааг олоо гэвэл яах юм? Тэгэхээр нэг бүтэн эргэх хугацааг олохын тулд яах вэ гэхээр нийт хугацааг нь эргэлтийн тоонд нь харьцуулчихна. Ингээд бодоод үзэхээр би үеийг олоод байгаа байхгүй юу? Нэг удаа эрэхтэй хэрэг хугацаа зарцуулж байгаа юм бэ гэсэн үг шүү дээ энэ чинь. Ингэхээр 20 секундыг хуваадаг нь 60 гэхээр 3.1 секунд гэсэн хариу гарч байна. Энэ бол үеийн гэсэн үг. Энэ тойргоор нэг бүтэн эрэхтэй ийм хугацаа зарцуулж байгаа гэсэн үг. Энэ нь болохоор 1 секундэд 3 удаа эргээд байгаа шүү гэдгийг хэлж байгаа. Ингээ харахаар F нь N-ийг хуваах нь T, T нь T-г хуваах нь N байгаар чинь F тэнцүү 1-ийг хуваах нь T буюу энэ хоёр чинь нэг нэгнийхээ уруу юм байна гэсэн үр дүн харагдчихэв. Давтамж үе хоёр бол хоорондоо уруу хамаарлаар хамаардаг юм байна. Энийг ашиглаад үнцэг хурд гэдэг зүйлийг арай өөрөөр тодорхойлъё. Үнцэг хурд энэ чи 2π-г хуваахан T байгаа юм чинь. Энийг өөрөөр бичнэ гэвэл 1-ийг хуваахан T үрждэг нь 2π гэж бичиж болж байна. Ингүүл энэ чинь F юм чинь 2π F гэж бичиж байна. Үржүүрийн байраас болоход үржүүрийн чанар өөрчлөгдөхгүй шүү дээ. За ингээд ийм томьёотой болчихж байгаа юм. За тойргоор эргэж байгаа бид өмнө хэлсэнчлэн тойргоор эргэж байгаа бид хэдийгээр энэ тогтмол хурдтай эргэж байгаа ч гэсэндээ одоо багш энэ хурдгалыг ярих гэж шүү. Хурдгал гэдгийг олохын тулд яах вэ гэхээр нэгж хугацаанд хурдны өөрчлөлтийг хурдгал гэж нэрлэдэг байгаа. Хурд нь хэрэг өөрчлөгдөж байгаа юм бэ гэдгийг хэлдэг гэсэн. Гэтэл хурд бол өөрөө вектор хэмжигдэх юм байдаг юм байна. Вектор хэмжигдэх учраас энэ бид хэмжээ гэж байгаа. Хэмжээг нь би энэ зураагаар тэмдэглэе.
хэмжээнээс гадна чиглэл гэж нэг юм байна. Тойргоор гэж байгаа би хэдийгээр хурдны хэмжээнд тогтмол байсан ч цэг бүр дээр энэ хурдны векторын чиглэл өөрчлөгдөд байгаа учраас одоо ингээгүү чинь дээшээ зааж яснаа энэ чинь ингээд хажууд шиг хазаагаад байна шүү дээ. Цэг бүр дээр хурдных нь чиглэл өөрчлөгдөж байгаа учраас чиглэлийн өөрчлөлтөөс үүдэлтэй дахиад хурдтгал үүсэж байдаг. Энэ хурдтгал гэдэг юм чинь хурдны өөрчлөлт, нэг ч усанд хурдны өөрчлөлт юм чинь ийм чиглэлийн өөрчлөлтөөс үүдэлтэй хурдтгал үүсдэг байна. Тэгээд бас хэрвээ хурд нь тогтмол биш байсан бол бид нар бол одоо тогтмолыг яриад байна. Тогтмол биш байсан бол хурдны хэмжээний өөрчлөлт гэдэг зүйл бас яригдах хэрэгтэй. За энэ тойргоор жигд өргөж байгаа биеийн хөдөлгөөний хувьд болохоор тойргийн төв рүү нь тэмүүлэх хурдтгал гэж зүйл байгаа. Энийг нь нормал хурдтгал гэж нэрлэдэг. Өөрөөр төв рүү тэмүүлэх хурдтгал гэж нэрлэдэг. Хэмжээг нь бодож олъё гэвэл АН тэнцүү омега гүрчдэг нь R квадрат. Радиус сан квадрат өнцөг хурдны жишээ байж байна. Энэ хурдтгалыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр сая би хэлсэнчлэн нэг бол төв рүү тэмүүлэх хурдтгал гэдэг. Яагаад төв рүү тэмүүлэх хурдтгал гэж байгаа вэ гэхээр үргэлж тойргийн төв рүүгээ тэмүүлсэн чиглэлтэй харагддаг учраас төв рүү тэмүүлэх хурдтгал гэдэг аагаар нь бичиж үлдээч. Нэгдүгээрт, хоёрдугаарт нормал хурдтгал. За ийм байдлаар нэрлэдэг байна. Тэгээд омега гэдэг чинь өөрөө бүгдээрээ бүр хаанаас харах вэ гэхээр эндээс харах юм бол омегаг эндээс олж болох нь шүү дээ. V тэнцүү омега R гэж. Эндээс омегаг олчих юм бол V квадрат нь R болно. Энийг би энд биччихье. Омега бол V квадрат нь R юм байна. Ийшээгээ V квадрат нь R-ыг орлуулчих л та. Тэгэх юм бол V хөөе би энэ буруу үчид явуулсан шүү дээ. Омега квадратыг үрчдэг нь R шүү дээ. Ингээд V квадратыг хуваадах нь радиусын квадрат үрчдэг нь R болчихж байгаа юм. Эндээс ямар үр дүн гарах вэ гэхээр V квадратыг хуваадах нь R гэсэн. Гэт шугамн хурдын квадратыг радиусаар нь үржүүлсэн хуваасантай тэнцүү ийм хэмжээгээр тэнцүү нормал вектор гэсэн. Нормал хурдтгал гэсэн хурдтгал байдаг нь төв тэмүүлэх хурдтгал гэсэн. За тэгвэл одоо ингээд энэ 10 метрийн радиустай 2 секундын үетэйгээр тойргоор ирэлдэж байгаа би төв рүү тэмүүлэх хурдтгалыг олно гэвэл би одоо надад энэ бэлэхэн хурд нь байж байгаа юм чинь хурдын квадратыг аваад би нэг энэ жишээ бодлого гэдэг юм чи жишээ бодлого гэдэг энэ үхэн чинь тэмдэглэжээ 31.4 м/секундын квадратыг хуваадаг нь энэ чинь радиус нь шүү дээ. Радиус нь юм чинь 10 м гэдэг ингээд бичиж болох нь. За ингээд бодвол 31.4-ийг үржих нь 31.4. Энийг квадратын ангууд одоо хуваадаг нь 10 гэж биччихье. Инхээр хариу хэд гарч байгаа вэ гэхээр 98.6 метрик бахан секунд квадрат ийм хурдтгал гарч байна гэсэн. Энэ тойрог бие хөдөл юм байна. Гэвч хэрвээ хурдтгалтай гар хурд нь байнга өөрчлөгдөжсэн бие байсан бол яах вэ гэхээр ийм тойрог авъя. Энэ би одоо энэ тохиолдолд юу вэ гэхээр хурд нь тогтмол биш. Энэ үед V нь констант биш гэдээ авчи. Констант биш. За тэгээд энэ би ийшээгээ ингээд доошоо хурцаг хөдөлгөөн гэдээ явж байгаа гэвэл хурдны өөрчлөлтөөс үүдэлтэй тангенциал хурдтгалын бит байгаа. Тангенциал гэдэг нь шүргэгч хурдтгал гэсэн үг. Өөрөөр хэлбэл шууман хурдтгал гэж нэрлэж болно. Нөгөө талаар тойргийнхоо төв рүү чиглэсэн төв рүү тэмүүлэх хурдтгал гэдэг зүйлийг бид хүснэ. Ягаад гэвэл чиглэлийн өөрчлөлтөөс үүсэж байгаа хурдтгал. За энийг нь нормал хурдтгал гэж нэрлэе. Тэгвэл одоо би яг энэ биеийн бүрэн хурдтгал гэдэг зүйлийг олохын тулд яах ёстой вэ гэхээр энэ хоёр хурдтгалуудыг хооронд нь нэмэх ёстой. Энэ хоёрыг би вектороор нэмнэ гэдэг нь одоо энэ тохиолдолд бол би параллелограммын аргыг ашиглана.
параллелограммын аргыг ашиглахын тулд энэ хоёроор хоёр талаа хийсэн параллелограмм буюу зураад энэ одоо бол тэгшүнцэг шиг харагдаад байна. Параллелограммыг зураад тэгээд энэ өрөөнд диагоналыг авах юм бол энэ нь энэ хоёрын нийлбэр векторыг илэрхийлнэ. Одоо би надад ямар бодлого үлдчихвэ гэхээр энэ шулууны энэ диагоналын уртыг олох геометр бодлого үлдчихэв. Би нэг А вектор шүү гэж тэмдэглэж. Ингээд хараад үзэхээр энэ хоёр ч хоорондоо 90 градусын өнцөг үүсгэсэн тэгш өнцөгт харагдаад байна шүү дээ, тийм үү? Энэ тэгш өнцөгтийн тэгш гурвалжны гефтнүүдийн уртыг олох гэж байгаа бодлого болчлоо. Надад хоёр тал нь мэдэгдэж байна. Инхээр энэ хурдтгалыг олохын тулд яах вэ гэхээр Пифагорын теорем ашиглана. А-ийн квадрат дээр нэг нь А-ийн квадрат гэсэн. Ингээд энэ би бүрэн хурдтгал гэдэг зүйлийг гаргаж авч байна. Нормал хурдтгал нь энэ ямар учиртай хурдтгал юм бэ гэхээр чиглэлийн өөрчлөлтөөс үүссэн хурдтгал. Харин энэ болохоор хурдных нь хэмжээний өөрчлөлтөөс үүссэн хурдтгал байна. За ийм төрлөөр хоёр өөр төрлийн хурдтгал байгаа гэсэн. За бид нарыг мэдээд авчих. Одоо бүгдээрээ ганц хоёр бодлоготой танилцсан.